За сайн байцгаана уу. За Вьетнам улсын Дананг хотоос мэдчилж байна. Аялаад аль хэдийн 2 сар болсон. Тэгээд аялж явах хугацаанд өөрийнхөө олж мэдсэн хэрхэн хямд задаар олон гоё газруудыг үзэх талаараа блог оруулах гэж хийгээд блог эхэлж байна. Ингээд миний блогоор хамтдаа аялцгаая. За ингээд автобусандаа суугаад баана инс рүү хөдөлж ин гэхдээ цаг агаар юу вэ? Тата. Cannot control the weather. All right, but you already. I hope we have the good spirit in Ghana here. Thank you very much for your listening and for your enjoying today. All right. 10 минутын дараа эндээ цугларыг хичээд 9 минут болонготой намаа хаяад явчдсан баг та. Манай гайд хэлж чуу. За ингээд төөрч бодолж явсны эцэст гайда олоод гайд маань ингээд намайг олж ирэхэд аль хэдийн нэгвэр ийшээ явна, тэрийгээр тийшээ явна гэд зааварчилгаа өгөө зогсож байсан. Тэгээ би нэг хагас дутуу нэг юм ойлгоол тэгэл за одоо өнгөрсөн зүгээр дагаал явж ий гэд одоо ингээд дагаад явж байна. Энүүгээр нэг иймэрхүү тэнцээ наран цэцэг энд хогийн сав. За тэгээд нэг иймэрхүү. За миний сонгосон энэ аялал болохоор буфет хоолтой буудлаас ирж авах буцааж хөргөж өгүүлчлгээтэй дотор нь ороод бүх зүйлийг нь үзэх тикет нь мөн багтсан байт юм байлээ. Гэхдээ ер нь бол нэлээд оочртой байт юм байлээ. Бараг 30 минут оочрлж иж кабел картаа суусан баг. Амар их хүмүүс байсан. Амралтын өдөр биш, ажлын өдөр байсан мөртлөө бүр амар хүн байсан. Тэгэхээр ер нь бол амралтын өдрүүдэд бол бүр нэлээд оочрлж иж кабел картаа суугаа. За тэгээд маш удаан оочрлсны эцэс кабел карта суух гад ирсэн байна. Ийм 2 өнгөө пивний ирэх гэсэн. Энэгээр нь хийв авч ууд юм. За тэгээд нэлээд оочрлсны эцэст миний кабел кар дээр суух ээлж ирээд кабел караараа дээшээгээ 20 орчим минут явд юм билээ. Харагдах байдал нь бүр үнэхээр бүр маш гоё байсан. Тэгээд миний анх удаа кабел карт сууж үзэж байгаа аялал. Тэг ингээд дээшлсэн чинь бүр ингээд амар бороотой заа юу. Тэгээ уг нь доор нэг хүн ингээд цув авах уу л гэдсэн баггүй. Тэгээ би доор ингээд цаг агаар амар тогтун гоё байсан болохоор ингээд цув хэрэггүй гэж бодсон. Тэгсэн чинь ингээд голдоо цогсоод ингээд савлаад ингээд бүр би тэд бүр амар айсан. Тэгээ ингээд ашгүй гайгүй яваад тэгээ бүр үнэхээр амар бороотой бүр ингээд чанга ингээд бороо дуураад баг тэнгэр дуураад тэгээ ингээд цув аваагүй дээ ингээд амар харамс. Уг нь 3000 төгрөг гэж хэлсэн. За ягаад ч юм би тэгвэл зүгээр бороо дуртай болохоор за нэг амар бороотой биш байгаа хаа. Тийм чинь би нэг амар даарахгүй байх гэж бодоод цув юусаа аваагүй байхгүй юу. Гэтэ одоо харамсаж байна. За үнэхээр амар бороотой болохоор би нэг өөртөө ийм цув худалдаад авчлаа. Энэ доор уг нь 3000 гэж хэлсэн баггүй юу. Тэгэхээр би за цув хэрэггүй ахаа нэг амар бороогүй ш гэж бодоод байсан чинь би сая дээшээ гарч ирээд энэ цувыг 8000 төгрөгөөр худалдаж авлаа. Тийм ээ. За тэгээ ямар тач цувтай гэхдээ 5000 төгрөгийн алдангтай ажилласан. Тэгээ хүмүүс хараад байгаа болохоор өөрийнхөө бичлэгийг хийх гэхээр амар хичээд идэв юм билээ. Яг одоо болохоор би уулны дотор байдаг тоглоомын төв дотор явж байна. Ингээд хүмүүс болохоор ингээд тайзан дээр бүжиглээд тэгээд энэ ч болохоор амар олон гоё тоглоомнууд байгаа. Хүүхдүүд нь тоглоод ээж аавууд нь ингээд бүжгийн үзүүлбэр үзээд гэр бүлээрээ аялуул энэ ч бүр амар гоё тухтай санагцсан. Бүр маш олон тоглоомтой тэгээд хідэн ч тоглоом дээр хідэн ч удаа суусан. Угаасаа анханасаа орох тикетэнд нь багтцсан байдаг нь амар гоё санагцсан. Тэгээд хажуудалд нь бас ийм динозаврын үлэг гөрүүлтэй музей байсан. Би тэгээ энэ хэдийг Вьетнам нэртэй юм болов уу гэж бодоод тасан чинь Бата Болдоо энэ төргээ цээжлэхэд их амархан нэртэй динозаврууд байсан. За Бата Болдоо хоёр ч яг үгээ цаашаа явж агаад хинтээ таарсан гэж. За энэ бол манай найзууд соло аялал хийжсэн болохоор энэ гуравтайгаа таарсан чи яг найзуудтайгаа уулзч байгаа юм шиг байсан. Манай найзууд ер нь бол нэг иймэрхүү мэдрэл муутай гарууд байгаа. За тэгээд амар олон тоглоом дээр зөндөө удаан тоглосон юм байж ч надад байгаа ганц оруулах бичлэг бол ердөөсөө энэ өөрийгөө ерөөсөө блог хийж байгаа гэж мартчихсан юм байл. Ийш тийшээ зогчож гүсээр агаад ерөөсөө ямар ч тийм тоглоом дээр сууж байгаа гоё бичлэг бол ерөөсөө авч чадаагүй лээ. Уг нь болохоор надад хамгийн их таалагдсан тоглоом мөргөлддөг машин гээ тоглоом байсан. Би баг ингээд ахин дахин очирлоод баг ингээд 6 удаа тоглосон заяа. Тэгэд 6-гийн 6 удаа тоглолцоо заяа. Надад ядаж энэ влог дээр тастаад оруулчих 1 секундын ч бичлэг байгаагүй заяа. Тэгээ би бүр ингээд гайхаад хөөх гэж бодоод. Тэгээ хамгийн аимшигтай нь бас уг нь буфет хоол амар гоё байсан ч гэсэндээ би хоолны бичлэг бас ерөөсөө хийгээгүй. Тэгснээл тайзны урдуур явхаараа энэ хэдийг бичлэгийг ингээл мөнхийн ингээ бичээ зогсчихдаг заа. Гэтэ ингээд амар гой бүжгэлж байгаа хүмүүсийг харахаараа амарлаг бүжиг сурж байгаа л ингээл гой ингээл хувцс өмсөөл тайзан дээр ингээ гой бүжгэлмээр санагддаг юм билээ. Тэр бол үнэхээр гой харагдчихсэн. Тэгээ би ингээд орж ирээд ингээ 2 цаг гараа ингээ тоглоод ингээд яваад ингээ зөндөө удсан ч гэсэндээ тайзан дээр ингээд үргэлж ингээ ямар нэгэн бүжгээ үзүүлбэр эсвэл тийм шоу гэх бүр ингээд тайзан дээр үргэлж ингээд үзүүлбэрүүд ингээд гарч ирдэг нь бас амар гоё санагдсан. Зүгээр ингээд амрангаа хүмүүс ингээд бас ингээд уйдахгүйгээр юм үзээд суух нь бас амар гоё санагдсан. За тэгээд араас нь би аимшигын агуугаар аялсан байгаа.
Энэ болохоор ингээд жижиг тренд суугаад явдсан байлээ. Тэгээд ингээд хүн хуурамч гэдгийг мэдж байгаа юм байж ч дотор нь ороод нэг тийм чихүүд сүрмээр ай сонсоод явхаар айд юм байлээ. Нэг тийм ажилтнаа зомби болж гарч ирээд энэ тэндээс ингээд намайг цочоох юм шиг санагдаад бүр үнэхээр аимшигтай айсан. Тэгээд ядж хахад ингээ хүмүүс орилж морлоод тахлаар бүр ингээд сэтгэлийн дарамтанд ороод угаасаа айхгүй гэж бодоод амар биш гэж бодсон ч гэсэндээ хүн угаасаа амар айд юм байлээ. За тэгээд ингээд энэ бараг 4-5 өрөөгөөр дамжаад дотроо янз янзын төвшүүртэй аятай өөр ингэсэн хэв маягтайгаар биднийг айлгаж байсан. Ядж хахад энэ трен амар удаан явдаг заа юу. За би бүгүнээ ингээд бууг нь та нарт ингээд бичлэг үзүүлээд ингээд гоё аяллахаа талаар ингээд бичлэг үзүүлэх гэж бодсон ахгүй. Тэгсэн чинь би амар жоохон өгч болохоор заа юу ингээд ороод ингээд телефон харахаар хаа мэдэрсэн алдаа зуруу. За ч үнхэлжээд энэ тийм логот хийж хаяад ийш тийшээ гүйсээрээ таах юм байна. Тэгээ дотор нэлээд удаан тоглоод гарч ирсэн ч гэсэндээ гадаа цаг агарын байдал бол хിവэрээсэн бороо бүр амар орж исэн. Гэтэ би бороонд өөрөө амар дуртай болохоор өөрийгөө ерөөсөө мангар цаг агарын байдалд ирсэн мангарч шиг. Мангар цаг агарын байдалд ирсэн гэж ерөөсөө бодоогүй. Тэг бүр амар гоё байсан. Гэтэ олигтой бичлэг хийж чадаагүй байлээ. Дандаа ингээд надад ингээд зураг дарахад арай гоё санагдаадсан байхгүй юу? Тэг нэг ийм хаант улсын хөгжим их шиглэл яг нэг тийм үлгэрийн ертөнцид ороод ирсэн юм шиг амар гоё мэдрэмж авдсан байлээ хүн яг ийм газар ингээд яваад хахаар гэдэггүй юу? За тэгээ энэ өдөр бол надад бүр маш гоё байсан. Ингээд би яг үлгэрийн ертөнцид өөрөө нэг ийм ямар нэгэн юм үлгэрийн ертөнцийн дүр юм шиг мэдрэмж аваад тэгээд бүр ядж хахад амар олон ингээд тоглоомнууд байсан. Тэгээд тоглоомнууд дээр ингээд хандлаа тоглоод үнэхээр гоё байсан. Гэхдээ гадаа бодит нөхцөл байдал бол нэг иймэрхүү байсан. Бүр маш аимшигтай бороотой. Тэгээд энэ гүүрэн дээр болохоор хүмүүс ирж амар гоё зураг даруулт юм байлээ. Тэгээд надад одоо олдсон ганц боломж нэг иймэрхүү. Тэгээ бид нар буцаад кабель картаа суугаад доошоо буусан чинь доор цаг агаар бол бүр амар ингээд тогтун яг ингээд амар гоё байсан. Энд явж байгаа гэхдээ хөгжмөний сонголтууд бол бүр үнэхээр гайхалтай юм билээ. Бүр ингээ хүнд ингээд гоё тайвшрал өгөөд бүр ингээд нэг тийм амар юм амар амгалан болгочтой юм билээ. Би өөрөөсөө ингээд дэлхийн хүн гэдгийг баг мартцсан гэдэг таахгүй юу. Баг хэсэг хугацаанд ингээд мартаад нэгнийх гоё өөр газар байгаа юм шиг бүр үнэхээр гоё тайтгалыг өгдөг газар байлээ. Тэгээ та хэд ингээд Вьетнамд ирвэл заавал Дананг ирээд тэгээд Бана хилсийг очиж үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд өдрийн аялал сонгож явсан хүмүүсээ цуглуулад буцаад буудлын руугаа явнаа. Би болохоор буудалтаа ирж цүнхээ тавьчаад буцаад байк дуудаад нэг юм цэлцгэнсэн юм хүмүүс ингээ амар хидээдсэн байхгүй. Тэг яаж байгаа тэр ингээ амар гоё харагдцтай. Тэгээд тэрийг амтлаж үзэх гээд ойрхон байдаг газар руу авч идэх гээд явж нэг юм харагдах байдал нэг иймэрхүү амар гоё юм цэлцгэнсэн тэг юм өстэй идэж мэддэг ингээ хүмүүс авч идэхээрэл бүр ингээ амар гоё идээд идэх байхгүй. Тэгээд энийг ямар хүн амттай юм бэ гэд авч идэж үзгээд байж. Зовч зүдэрж байгаа намаа нэг амар гоё юм идэж байгаа юм шиг идэх гээд идсэн штэ хаашаа яа. За тэгээд эдсэн юмны маань амтан таалагдаагүй учраас далай дээр ирж ингэж хэсэг далайн чимээ сонсож суусан байгаа. Би өрн далайн чимээ сонсох амар дуртай. Далайн чимээ ер нь бол маш гоё сонсогддог. Тэгээ хажуу тишгээ харсан чинь нэг сармагчин байсан. Тэгээ би уг энэ сармагчинтай танилцах гад ингээд урдаас нь юм хам асуусан чи шууд намайг тоохгүй яваад гүсэн. Тэгэл за боли буудлын руугаа буцъя дөө гэ буудлын руугаа буцаад явж байна. Манай буудлын гадаа болохоор нэг юм хавчнуудыг ингээд аквариумд хийсэн. Тэгээ эднэр нь болохоор бүр амар үнэтэй зарагддаг заяа. Тэгээд ингээд худалдаж авах юм бол шууд ингээд шараад өгчдөг. Би болохоор орой олондоо имшүүл тэгээд дахианы мах тэгээд талхтай хамт идсэн байгаа. Тэгээ өнө орой гарч жоохон алхах тийм үү гэж бодсон байхгүй. Тэгээ гараад ирсэн чинь цаг агаар бүр гадаа юу вэ? Бүр үер устан бороо бүр маш их бороо. Тэгээ за энэ бороонд ингээд норчвол өвдчих байх буцаад орё жоохон анчлаа хий гэж бодоод орсон чинь миний бүтэл муутай компьютер ингээд гацаад намайг ажилч хийлэхгүй унтарч асаа. Тэг яах гээд байгааг нь мэддэхгүй байсан болохоор за боли зүгээр шууд унтъя гэд энэ өдөр дууссан байгаа. За Tripper цахиалаа 179,000 төгрөг болж исэн энэ аялал маань шууд WhatsApp руу холбогдох юм бол Монгол мөнгөөр 139,000 төгрөнд багтах юм байлээ. Та хэдтэй хэрэгтэй болов уу гэд WhatsApp-ыг оруулчлаа. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.